За энэ хүү Хинтээ аймгийн Батнаруу сумд болж байгаа. Батнаруугийн сум байгуулагдсны 94 жилийн ойн баяр наадмын үеэр анхаалгын тожил дархны хийдсэн эмээлийг мөнхжүүлэх, дурсгалын өшөөг сүндэрлүүлэн босгож, нээлтийн үйл ажиллагаагийн хөө зохион байгууллаа. За өнөөдрийн энэ өшөөний бэлэгдэл зүйн талаар бол олон сайхан зүйлийг агуулсан юм өшөө байна лээ. За Монголын алтан мөнгөний дархны урлалд судгуурыг оруулж, өөрийн гэсэн онцлог хийс урыг бүтээж, Монгол даяараа Батнаруу хийц гэж эмээлийн чимгээг урлан бий болгож нутаг уснаа алдарсан тожил дархны 4-5 дахь үеийн шавнар тожил дархны үүсгэн бий болгосон Батнаруу тожил хийцийг үргэлжлүүлэн өвлөөж өнөө цагтаж ирсэн урлан бүтээж байна. За 1993 он тожил дархны ур хийцийг баталгаажуулж Монгол улсын бүтээгдэхүүний загварын зохиогчин 386 тоот гэрчилгээг авч баталгаажуулсан түүхэн уламжилтаа өгөөд 2013 он тожил дархны гэр музейг байгуулах хэлийг тавьж 17.5 сая төгрөгийн бүтэн сэлбэртэй 5 хантай гэр авч боорчин цэцэрлэх түрээлэнд барьж өдгөө музейг ажлуулан түмэн олонныхоо сонорыг мэлж байгаа. За энэхүү ажлын хүрээнд соёл спорт, аял жуулчлалын яамд, шавь сургалтын төв байгуулах, төсөл бичил танилцуулан дэмжигдээд байгаа бөгөөд 2013 онд халахын алдарт дархан тожлын шавнар болон түүний амьдрал уран бүтээлээс сэтгүүлсэн тожил хийц Батнаруучуудын бахархал телевизийн 40 минутын баримт киног Монголын үндэсний олон нийтийн телевизээр түмэн олонд хүргэж байсан. За ингээд өнөөдөр Монголын хамгийн олон адуутай сумын нэг Хинтээ аймгийн Батнаруу суманд түмэн адууныхаа тамгыг нэг талд нь гэрэл багнан дээр сүндэрлүүлэн босгосон энэ сайхан хөшөөг бүтээн босгожээ. 17 дугаар жарны алтан боловсролын хэмээх дахиад жилийн зуны дунд улаан морь сарын нэг цагаан мэнгтэй улаан морь өдрийг ариучхын барилгатай бэлгийн тооллын 24-ний энэ өдөр Хинтээ уулын аймаг Батнаруудын хөшөө алдартай дархан тожил буюу Батнаруу хийц мөнхлөх ардын гар урлын цогцлборт хөшөөнийхөө өндөрлүүдийг нээх ёслолын ажиллагаа ийхүү эхлэж байна. Эртний монголчуудаас улбаалan ирж ирсэн гарцаагүй ардын урлаг бол бидний өв соёл юм. Энэ өв соёлыг бол уран бүтээлчний хувьд бол яг аргагүй Батнаруут хийх юмсан, байгуулах юмсан, босгох юмсан гэж санаа бодолтой явсан. Тэгээ энэ санаа бодол маань өнөөдөр биелж байна. Энэ уран бүтээлийн санаа бодлыг анхны санааг гаргасан энэ сумын засаг дарга 50 жаргал манай гэр бүл бол энэ угуул Батнаруу сумын угуул хүн байгаа. Ингээд босгоё гэсэн санааг энэ одоогоос 4-5 жилийн өмнө гаргасан байгаа. Тэгээ энэ эсгээд их завгар дээр би өөрөө ингээд бодолцоод ер нь бол ардын Монгол төдийгүй дэлхийд түүхэнд алдартай тожил хэмээх уран дархан хүний хийц бол өнөөдөр энэ хөшөө босснороо хойч үедээ заламжлагч дархан урчуудад энэ бол уламжлаг зүйлдэх юм а гэсэн зорилгоор энэхүү бүтээлээ энд босгосон юм а. За Хинтээ аймгийн Батнаруу сум 1923 онд Дайчин бэлийн хөшөө, Сүжигт Вэсийн хөшөө, Сэргэлэн гүний хөшөө гэж 3 хөшөө нийлж Батнаруу сумыг үүсэн байгуулсан түүхтэй гэдгийг. Энэ толгойн 3 чулуу болсон энэ сайхан 3 хөшөөнийхөө нийт сайхан нүүдэлчин Монголын өв соёлыг нэмдэн тээж адуучдынхаа тэр сайхан үе үеийн өвлөгдөж ирсэн тамгаануудыг энэ 3 баган дээр бэлэгдлэн оруулж байгаа. Жишээлх юм бол Сүжигт Вэсийн хөшөөний талхын даншгийн аварга, мөрөнцэн аваргын жумпэрлийн тамгаанууд гэдэг юм уу.
Энэ гурван хошигноос төрсэн одоо гурван сайхан спортын мастеруудын тийм үү Монгол улсын авраг адуучдын бүх одоо тамганууд бүхэл одоо манай адуучдын тамга энд багтсан байгаа. За энэ ягаад тожил дархны одоо энэ эмэйл гэж хөшөө босгож байгаа юм бэ гэхээр энэ бол сумын засаг дарга аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт 4 жилийн өмнө одоо бас багтаж одоо ч одоо шинэ аймгийн даргын мөрийн хөтөлбөрт орж байгаа. Энэ тожил даргыг алдаршуулахын хийцсэвэл нүүдэлчин Монголын бас л энэ соёлын том бит өв явж байгаа ерөөсөө. Энэ өвийг одоо орон даргачдынхаа энэ гур хийцийг алдаршуулж, орон даргачдаа алдаршуулж, энэ одоо хийцийг ингэж хийснээр бас хойч үедээ мөн аялал жуулчлалынхаа бас үзэж харуулах нутгийнхаа бас бархлыг л одоо ингэж бий болгож байгаа. Ер нь Батнар үе зөөрөө дотроо их гар, дунд гар, баг гар гэсэн гурван төрлийн хийцтэй байдаг. Энэ Батнар тожил хийлэл 1900-аад оноос эхэлж үүссэн төвхтэй. Одоо ингээд нийтдээ ингээд олон жилийн хугацаанд манай Батнар бас 50 гаруй дарагч одоо энэ бүтээлийг уралж одоо явж байна да. За энэхүү арга халахад алдартай тожил дархны хийцийн одоо эмээлийн өшөөг энэ жил Батнар сумд сүндэрлүүлэн мөсгчээ. 1990-ад онд Халахын Цэцэн хан аймгийн Гонгор дайжин байшин хошуу буюу одоогийн Хинтээ аймгийн Батнар сумын 2 дугаар огийн нутаг дэлгэр үлзий дуулан ингэрт Малчин ард Бадрахын гэрт нэгэн хүү мөндөс нь хожимо Монгол даяараа ураа гайхуулсан уран дархан тожил байсан бөгөөд Бадрахын эсчим цуй олон далдарсан нэрэн тожил дархан за түүний алт мөнгөн эдийн хэлбэр хийж урд үеийн даргачуулын бүтээлээс нэн өрмөц хэвэнд хайлт сутган хээлдэг цутгуурын өвдсийг тэгш эзэмссэн гаргун уран чадвартай нэгэн байсан бөгөөд 1930-ад оноос Батнар улс хийж улс дээр алдаршиж идүүгээ Батнар сумын айлбарт тожлын хийзэн эмээл хазаар мөнгөн аяг хормын болт хадгалж байгаа төдийгүй түүний хойч үеийн шавнарын уралсан олон эмээл Монгол даяар одоо түгэн тархагдж байна. За энэхүү Батнарын тожил дархан Монгол улсын нам төрийн одоо зүтгэлтэн Монгол улсын ардын хувьсгалын одоо зүтгэлтэн Дарзвийн лосод зэрэг Хүлэг Баатар Боорчи зэрэг Монгол улсын үе үеийн түүхэн гавьяатай салшгүй холбоотой энэ олон алдарчнуудын өлгийн нутаг Хөхүүрийн талд болсон Норвын хурд 2017 Хинтийн зүүмсийн хурдан үлэг шалгаруулах уралдааны соёлын насны уралдаанд шанд ус өрөх 70 гаруй хурдан соёлон гарааныхаа зургаараа гарч байгаа гэж байна. За өнөөдрийн соёлын насны мөрдийн уралдаанд Хинтээ аймгийн Баяр наадмын түрүү аман үзүүний 2 соёлон хуйлаа одоо ирсэн байгаа харагдана лээ. За мөн энэ бол одоо Хинтээ аймгийн Батнар сумын Харьяат Хинтээ аймгийн Баян овоо сумын байж Даваажгийн Хэрлэн Баатрын одоо хурдан халиун соёлон одоо энэ өдрийн хурд уралдаанд шансаа соргоор ирсэн байгаа харагдана лээ. За энэ халиун соёлон бол өнөөдөр бас л одоо том дээгүүр уралдах таамагт байгаа ийм одоо соёлын байгаа. За Хинтээ аймгийн Батнар сумын Болдбаатрын Азарган цагаан соёлон энэ цааталд явж байгаа харагдж байна. За Азарган 19 номертой цагаан соёлон бол Батнарын уяач Болдбаатрын одоо хурдан цагаан соёлон энд одоо хөтлөөтэйгөө явж байгаа харагдж байна. За энэ наадал 60 хэдэн номертой халиун соёлон мөн одоо шарга соёлон харагдж байна. За энэ бол одоо мөн өнөөдрийн баяр наадмын дээгүүр уралдах таамагт байгаа Хинтээ аймгийн Батнар сумын уяач Алтан үеийн сумын язрын шарга урал соёлон 71 номертой мордсон тэр дунд талд явж байгаа харагдж байна. За ингээд хурдан соёлонгууд гарааныхаа төхөөрөмжлөөр ирж байгаа мөчийг манай заргалаачийн дөрөнд дарууллаа. За Азарган дэлтэй хул соёлон тэр тод ногоон хувцастай хүүхэд Азарган дэлтэй хул соёлон бол Хинтээ аймгийн Баян овоо сумын уяач Балдан дөржин Амбатын одоо хул соёлон байна. За соёлонгууд гарааныхаа төхөөрөмжлөөр нэгэн зэрэг сайхан эгэнсэн хэдхэн мөчийн дараа гарааныхаа төхөөрөмжлөөр сэргэн за оржилөө Хурамс тэнгэрт одоо өргөгдсөн энэ олон алтан тур төлөг мөрдийн тоос Монголын ард түмний хувь заяанд бас одоо түүхэн холбоотой. За ингээд соёлын насны мөрдийн уралдаанд өнгөж ирэнгүүт Сүхбаатар аймгийн Мөнххан сумын уяач Бямбдоржин Савдэр зэр соёлон өнгөний аман үзүүн дээр гараад ирсэн байгаа бол өнгөлөд гараад ирсэн шарга буруу соёлон Хинтээ аймгийн Батнар сумын уяач Алтан үеийн сумын язрын шарга буруу соёлон өнгөлөд гараад ирсэн байна. Хинтээ аймгийн Баян овоо сумын Харьяат аймд сумын алдарт уяач Даваажгийн Хэрлэн Баатрын одоо халиун соёлон 3 дээр гараад иржээ. За Хэрлэн сумын Хинтээ аймгийн Баян овоо сумын уяач Даваажгийн Хэрлэн Баатрын халиун соёлон бол Сүхбаатар аймгийн Уулын сумын алдарт хүүхэн шүүлэнгийн хээр азарганы өгшөлтөй 2000
Баян утгийн 70 жилийн 2003 онд Батнорвын 80 жилийн ой төрүүлж байсан Баян овоогийн Гочоогийн урдан улаан азарганы төлөө Атрагийн хээр гэдэг азарганы төлөө энэ жил аймгийнхан баяр наадтанд түрүү магнат хурдалж аймгийнхан одоо шигш зүүн бүсийн хурд уралдаанд давхруу ягаар уралдаж байгаа Хинтээ аймгийн Баян овоо сумын байж Давааживын Хэрлэн Баатрын одоо халиун соёлон өтөцсөн аман хүзүүн дээр нь Хинтээ аймгийн Батнорв сумын байж Алтан улгийн хоёрын сумын явцрын хурдан шаргуур соёлон аман хүзүүн дээр гараад ирж байгаа харагдж байна. За 3-4 соёлонгууд дотор хар соёлон Хинтээ аймгийн Норовдон сумын байж ган ишгийн хатан бүвэгийн ар соёлон гараад ирсэн байна. Норовдон сумын баяр наадмын түрүү соёлон өнөөдөр гарч ирж байна. Хинтээ аймгийн Батнорв сумын харьяат аймгийн алдарт байж Монгол улсын сайн малчин Батнорвын бараан суурь хэмээн алдарсан аймгийн алдарт уяач Сандаг дөржин Батсуурийн зэр талцсан соёлонд 80 эдэн номертой гараад ирсэн энэ наадлаар уршиж байгаа харагдж байна. За өнөөдрийн соёлонгуудын уралдааны өнгөний соёлонгуудын уралдал дунд талд энэ ногоон цамцтай хүүхэд унсан зэгэл хонгор соёлон бол Сүхбаатар аймгийн Мөнх хан сумын уяач Бямб дөржин зэгэл хонгор соёлон энэ дунд талд уршиж байгаа харагдж байна. За мөн ухаа соёлонгуудын өнгөн дээр зэгэл хонгор соёлон бол Хинтээ аймгийн Норовдон сумын уяач Сүхэгийн одоо жаргал сайхны хурдан одоо зэгэл хонгор соёлон өнгөний хэд рүү мөн уршиж байгаа харагдж байна. За хээр алаг соёлон хурдан соёлноос нэмэрдийн уралдааны дунд ханд орж ирж байна. Буурал соёлон Хинтээ аймгийн Бэндэр сумын уяач Ариун болдын төгс Утын буурал соёлон эхний хэдэн соёлон руу мөн уршилж байна. Хинтээ аймгийн Баян овоо сумын уяач Балдан дөржин Амбатын Азарган дэлтэй хул соёлонгийн ард дээр гарч ирж байгаа нэмнэтэй одоо бор соёлон бол Сүхбаатар аймгийн Мөнх хан сумын уяач Нэмсрэнгийн гэрэлтийн уйсан Сэлэн аймгийн Баян овоо сумын уяач Төмөр хүрээгийн Дөрмөнгийн зэр соёлон байна. Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний баяр наадмын түрүү Ховд аймгийн Мөс сумын яриад улсын мандаа байж Буднамын буйны гээр алцсан нийцэн Хинтээ аймгийн Батнорв сумын уяач Нямсрэнгийн жаргал сайхны морин хүрэн соёлон энэ дунд талд уршиж харагдж байна. Түүний ардтал дээр гараад ирсэн 5 номертой хонгор урал соёлон бол Хинтээ аймгийн Батнорв сумын уяач Сонин баярын хонгор урал соёлон мөн үзүүрийнхаа хэдээр гарч ирлээ. За ингээд хурдан соёлноос нэмэрдийн уралдааны урдлын хэдэн соёлонгуудыг манай зураглаачийн дорн дотоо сайхан харуулж байна. За энэ хамгийн наадад яваа морин дэлтэй том хүрэн соёлон бол Хинтээ аймгийн Батнорв сумын харьяат аймгийн алдарт уяач Нямсрэнгийн жаргал сайхны одоо хурдан хүрэн соёлон гарч ирлээ. Хинтээ аймгийн өнөө жилийн баяр нааданд аман хүзүүн дурдсан Хинтээ аймгийн Хэрлэн сумын уяач Ууган баярын өрөн алдсан соёлын энэ ард дээр цэнхэр цээж нэмнэтэй гарч ирсэн байгаа байна. Энэ жилийн Сүхбаатар аймагт байгуулагдсан зүүн бүсийн хурд нааданд өнгөний дөрвөн соёлонтой их сударсан энэ халдсан соёлон бол Сүхбаатар аймгийн Мөнх хан сумын харьяат буруу бүрүүж багсны хүргэн сайхан бэлгийн унган одоо энэ жил Хинтээ аймгийн баяр нааданд аман хүзүүн дурдсан соёлон. За ингээд соёлын стимердийн уралдааныг Хинтээ аймгийн Баян овоо сумын харьяат сумын алдарт уяач Давааживын Хэрлэн Баатрын халиун соёлон хөтөлсөн аман хүзүүн дээр нь Хинтээ аймгийн Батнорв сумын уяач Алтан үйгийн сумын явцрын шаргуур соёлон 3 дээр Хинтээ аймгийн Хэрлэн сумын уяач Ууган баярын зэр талцсан соёлон 4 дээр Хинтээ аймгийн Норовдон сумын уяач Ган үйгийн Хатан бүвэгийн хар соёлон гэсэн 4 соёлмор гараад толдлоо. За халиун соёлморч өнөөдөр ер нь хараа варааны газар ч ер нь сайхан чих хатгсан байна да. Бүтэн биеийн хөлстэй очиж явахтаа морины хөвзүүнтэйгээр хөтлөж яваарныхаа хөвзүүнтэйгээр дүүлээд байсан энэ халиун соёлон бол өнөөдрийн хувьд аргагүй хурдан байгаа байна. Хинтээ аймгийн Батнорв сумын харьяат аймгийн алдарт уяач Бараанбатсуур юу Сандаг дөржин Батсуур алдартын хүрэн алдсан соёлон наадлаар нь уршиж байна. Тэр цааталт нь ява хонгор уурал соёлон 5 номертой морсон Хинтээ аймгийн Батнорв сумын уяач Сонин баярын хонгор уурал соёлон байна. Түүний ардтал дээр гарч байгаа зэгэл хонгор соёлон бол Сүхбаатар аймгийн Мөнх хан сумын уяач Бямб дөржин зэгэл хонгор соёлон өнгөний хэдэн соёлонгийн яг ард дээр гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. За 12 номертой морин бэлтэй бор соёлон араас нилээ ширүүхэн төөнөрхөн байгаа уршиж байгаа харагдж байгаа ч вэ. За өнөөдрийн соёлноос нэмэрдийн уралдааны өнгөний хэдэн соёлонгууд бол одоо ер нь том бөөнд өгөн байгаа. За арын хэдэн соёлон дотор 12 номертой юм шиг байхын 120 хэдэн номертой сайхан бор соёлон 121 номертой энэ Хинтээ аймгийн Хэрлэн сумын уяач Чаврал дөржинмөр соёлон үзүүр хэдэн соёлон руу орж ирж байна. За Хинтээ аймгийн Эрдэнэ сумын байж Чаврал дөржинмөр соёлон 121 номертой мордсон өнөөдөр үзүүрийнхээ хэдэн соёлон руу уршилж байна. За арын соёлонгууд дотор шарга уурал соёлон тэр аршаа суулаа цаатал сонин баярын бор соёлон хонгор уурал соёлон энэ хамгийн наадалд уршилж байгаа харагдж байна. За ингээд Хинтээ аймгийн зүүн бүсийн урд 2017 уралдааны соёлноос нэмэрдийн уралдааны үзүүрийн хэдэн соёлон руу манай зураглаачийн дуран яваад нэг сайхан харуулаа тэгээд дараачлах байхаа. За ингээд соёлонгийн уралдааны үзүүрийн хэдэн соёлон тугахгүй харагдана. За морин дэлтэй сайхан хонгор соёлон энэ хамгийн наадалд нэг урагшлаад байгаа харагдж байна. Буур соёлонгийн наадалд. За урдлын соёлонгууд бол одоо ер нь нэлээд холхонгаар явцсан байгаа болтой байна. Үзүүрийн 4 нэлээд хол тасарсан байгаа. За яг тойрдог дээр ирэхэд азарган дэлтэй 4 номертой хээрс богон соёлон бол Сүхбаатар аймгийн Мөнх хан сумын уяач Батцангэрийн хээр богон соёлон өнгөний хэд рүү уршиллаа. Азарган дэлтэй хээр богон соёлон бол Сүхбаатар аймгийн Мөнх хан сумын харьяат сумын алдарт уяач Батцангэрийн хээр соёлон одоо үзүүрийнхээ хэд рүү уршиж байгаа харагдж байна. За арын соёлонгууд дотроос одоо 2-3 сайхан
гараан соёлон уршилж байгаа харагдж байна. Сүхбаатар аймгийн уул уян сүмийн байж Халтрын алтан уягийн Монгол хаяр соёлон 96 номертой мордсон энэ тун талд уршилж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Батнар сүмийн байж Цэгмэнтийн зөрөгтийн Дүү хаяр соёлон 36 номертой мордсон мөн уршилж байгаа харагдж байна. Сүхбаатар аймгийн Мөнххан сүмийн байж Нэмсрэнгийн гэрэл дотын байсан Сэлэн аймгийн Баянгол сүмийн байж Төмөр үрээгийн Төр мөнхийн мор соёлон тэр цааталт байна. Нааталт нь Баян-Овгийн Балдан Дөржинган Батын Ацраган уул соёлон байна. За ингээд өнөөдрийн ихнээс соёл наслын мордын уралдааны үзүүрийн хоёр соёлон дээр очиод нэг аршаа гой тогтуухан харуулах баха. Өнөө жилийн Хинтээ аймгийн баяр наадам төрүүлсэн энэ халуун соёлон бол холын бараа мөнгө хараст хоёр чихийг хатгаастай явдаг ийм соёлмор байна. Хинтээ аймгийн Баян овоо сумын ариас сумын алдарт байж Давааживын Хэрлэн Баатрын халуун соёлон. Энэ жилийн аймгийнхан баяр наадмын төрөө зүүн бүсийн урд наадамд очиж одоо өнгөний дөрвөн соёлонтой их явсан. За энэ халуун соёлон бол Батнар сумын 80 жилийн ойд одоогоос 12-3 жилийн өмнө төрүүлж байсан Хинтээ аймгийн Баян улсмын Гочоогийн улаг гэж одоо хүүхэн шүүлэн адууны хурдан улаа зарганы үрийнх нүр Атрагийн хэр гэдэг зарганы төл ийм одоо хурдан соёл юм аа. За Хинтээ аймгийн Батнар сумын уяас Давааживын Хэрлэн Баатар уяас энэ жил аймгийнхаа шигшмэн туралдаанд азраг аман үзүүд өссөн. Аман үзүүн дээр нь Сүхбаатар аймгийн Мөнххан сумын уяас Саяхан бэлгийн унган адуу Хинтээ аймгийн Хэрлэн сумын уяас Ууган баярын хүрэн алдсан соёлон. Гурав дээр энэ жилийн Хинтээ аймгийн Норидлон сумын баяр наадам төрөөс Хөлбөмбөр сумын наадамд харагдсан Доронтой аймгийн Хинтээ аймгийн Норидлон сумын уяас Ган гიშгийн Хатан бүүвэгийн хар соёлон Айргийн 3 дээр гарч ирлээ. Өсгийцгийн хар соёлон өнөөдөр үзүүрийн 2 соёлонгийн ард дээр мөн гоё тогтуухан явж байна. Хүүхдэн жилог нь атгаад дардсан. Ард дээр нь Сүхбаатар аймгийн Мөнххан сумын Бямад ружийн зэглэл хонгор соёлон, түүний наадад Сүхбаатар аймгийн Мөнххан сумын Нэмсрэнгийн гэрэлтийн уйсан Сэлэн аймгийн Баянгол сумын Төмөр үрээгийн Төр мөнхийн мор соёлон. За түүний ард тал дээр гарч ирсэн Морин бор соёлон байгаа харагдж байна. За энэ наадлаар нэг цавдар зээр соёлон өнгөний хэдэн соёлонгийн хамгийн наадал цавдар зээр соёлон дээхэн талгараад ирсэн байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Батнар сумын уяас Жаргал сайхны хүрэн соёлон мөн гараад ирсэн байна. Сүхбаатар аймгийн уул уян сумын уяас Бинсмагийн алтрагсны хүү алтан уягийн зээр алтар соёлон өнгөний хэдэр гараад иржээ. За ингээд соёл наслын мордын уралдааны дунд тал дээр азарган дэлтэй хол соёлон тодногоо хувцастай хөвгтэй Хинтээ аймгийн Баян улсмын Балдан Дөржинган Батын хүрэн соёлон байна. Хол соёлон байна. За энэ бол одоо энэ жилийн баяр наадам дунд дээгүүр урдах таамагт байгаа ийм одоо хурдан соёлон байгаа. За азарган соёлон байна. 13-нд Хинтээ аймаг байгуулагдсны 90 жилийн ойн хэр наадам зүүн бүсийн хурд наадамд хурдан хэрэг заргаан дөрв турлуулж байсан үеяч гэдгээр нь манай үзэгчид бол одоо энэ хүнийг сайн мэдэх байхаа. За ингээд өнөөдрийн авзуурийн 10-аад бон соёлон уршилсан. За түүний арын соёлонгуудыг манай зураглаачийн дунд харуулж байна. 4 номертой Сүхбаатар аймгийн Мөнххан сумын уяас Батсангалын хэр соёлон азарган дэлтэй хэр соёлон уршилчлаа. За тэр цааталд одоо анх хоёрын мөрөөрэй адилхан морин дэлтэй бороорой уршлаад байгаа харагдж байх юм. За өнөөдрийн соёл наслын мордын уралдааны үзүүрийн хэдэн соёлын руу морин дэлтэй шаргуураа нэг төхөөрөмжн дээр очсон бол одоо хүүхэд нь одоо унтсан байгаа харагдж байх юм. За ингээд соёл наслын мордын уралдаан 20 км-ээс ирсэн өнөөдөр үзүүрийн нэг 10-аад бон соёлон бол одоо сайхан жигдэрлээ. Хинтээ аймгийн Батнар сумын харьяат аймгийн алдарт уяас Сандаг Дөржин Батсуурийн хүрэн халдсан соёлон энд явна. Түүний хүү аймгийн сайн алдарт уяас сумын алдарт уяас Монгол улсын алтан унагны эзэн Батсуурийн Арсланбаатар өнөөдөр халдсан соёлонгоо мартуулж байсан баг. За энэ айлын адуун сүргээс олон урд одоо төрөн гараад байгаа да. Энэ айлын адуун сүргийн унган одоо Төв аймгийн Алтан болго сумын уяас Таграваагийн Эрдэнэ улганы бор соёлон 2013 онд ардын хувьсгалын 92 жилийн онцны баяр наадамд 6 турдлаа Төв аймаг байгуулагдсны 90 жилийн ойг баяр наадамд 7 турдалж байлаа. Энэ айлын унган соёлон. За мөн энэ айлын унган адуу энэ жилийн ардын хувьсгалын 96 жилийн онцны баяр наадамд Хязаалан үрээ 8 турдлаа зүүн бүсийн урд 2017 8-нд Сүхбаатар аймагт хэдхэн хоногийн өмнө түрүү магнат турдалсан Хинтээ аймгийн Баян утга сумын 5 цэрэнгийн анх хоёрын одоо хурдан бор соёлон байна. Бор их заалан байна. За ингээд өнөөдрийн хурдан заалангуудын соёлонгуудын уралдааны үзүүрийн үрээнүүд рүү уршилъя. За морин дэлтэй сайхан уул үрээ өнөөдрийн хурдан уралдааны энэ наран чимэггүй уул үрээ байх юм. Хинтээ аймгийн Батнар сумын харьяат Монгол улсын сайн малчин наран чимэггүй уул үрээний дунд талд уршилж байна. За энэ уул соёлон бол саяхан хэдхэн хоногийн өмнө овооны тахилга наадамд энэ урд Баян утгын Батнарын өмнө талд болсон овооны тахилга наадамд түрүү магнат турдалсан Хинтээ аймгийн Батнар сумын харьяат Монгол улсын сайн малчин наран чимгийн уул соёлон байна. Түүний урд тал дээр Сүхбаатар аймгийн Мөнххан сумын уяас Ган Баяр цэнгэлийн одоо хурдан азарган хэр үрээ байна. Түүний урд тал дээр Ахаа цайхан хэр үрээ байгаа. За ингээд соёлонгуудын уралдааны өнгөний соёлон руу уршилъя. За энэ одоо зэглэл хонгор соёлон Мөнхханы баян дээрс мордсон Бямад ружийн зэглэл хонгор соёлон энэ бараг мөн байгаа үстэй. За өнөөдөр бол одоо 3 насны хатуутай яриад 3 хоногийн өмнө дурлуулсан юм шиг байна. За зэглэл хонгор соёлон бол одоо сайхан өөжөөхөн дагвалтай байна. За өнөөдөр одоо арай нингхэн арай бас яхан хоолн олгсон байгаа болтой харагдж байхын зэглэл хонгор соёлон. За ер нь морин бие нь бол одоо сайхан соёлон байх ч вэ. За ингээд урдлын хэдэн соёлон руу одоо манай зураглаачийн дуран уршилж одоо та бүхэнд харуулъя. За 23 номертой хонгор соёлонгийн цаа талд нь ява Хинтээ аймгийн Баян овоо сумын уяас Балдан
Балтандөржин Амбатын азарган дэлтэй хол соёлын уралдалд нь явна. За энэ өнөөдрийн хувьд бол одоо өнгөнд ява цөөхөн азарган соёлонгуудын нэг бол одоо энэ байгаа харагдж байна. За 93 номертой морин дэлтэй одоо сайхан Өнгөр соёлын хурдан соёлын насны мордын уралдааны нэлээд дээгэн талаар 10 метр уршиж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Баян уусмын Балдандөржин Амбат аймгийнхан 90 жилийн үед азар гаргадаж байсан уяачаа. За тэр цааталд нэг модон дуухан сайхан цавтэр өнгөний хэдэн соёлонтой туж уралдсаар байгаа өнөөдөр жаахан аргишилмар болж байгаа шиг байна. За эргээд хөдлөө. Хул соёлын гараасан дагаж ирсэн эргээд хөдлөөсөн Хинтээ аймгийн Батнар усмын ээжтэй холбооны 20 жилийн ойн их баяр наадмын хурдан соёлын насны мордын уралдааны 10 гарнаадар яваа соёлонгуудыг манай сургуулийн дууранд одоо сайхан харуулж байна. За хул соёлын бол одоо ер нь азарган гэхгүй уршлах нэ. Хинтээ аймгийн Баян уусмын аймгийн алдарт байж Балдандөржин Амбат за Батнарын 90 жил тэр азаргаа харигдуулж байсан Төмөнгийн 60 жилд харигдуулж байсан Норилын сумын 90 жилийн ойх байр наадам мөн одоо төрүүлж байсан баг. За Хинтээ аймгийн Батнарын сумын байж Нямсрынгийн жаргал сайхан гэж Монгол улсын мандаа байж Буднымын буй нэмхий ээр алзан морины эзэн Нямсрынгийн жаргал сайхны хөрмөр өнөөдөр нэлээд дээгүрхэн байна. За энэ хоёр алтар соёлон бол ард дээр нэва хээр соёлон Хинтээ аймгийн Батнарын сумын байж Цэгэнтийн зөрөгтийн дүү хээр гэдэг соёлон ард дээр нэва. За урд тал дээр нэва ахаа хүрэн соёлон байгаа харагдж байна. За зэрэгэл цэвтэр соёлон урьдчилуулах нэ. Өнөөдрийн урд уралдаанд өнгөний ээдтэй ер нь нэлээд үзэх нь байна. Сүхбаатар аймгийн Мөнх ансмын Бямбадоржин баяр эрдэнэ сартай савтар соёлон 52 номертой мордсон тархиныхаа эд рүү уршиллаа. За ер нь нэлээд доохон талаас уршилсан Сүхбаатар аймгийн Мөнх ансмын байж Нямсрынгийн гэрэлт одын байсан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын байж Хажингийн Сүхбаатар гэдэг хүний унган адуу Сэлэн аймгийн Баян гол сумын байж Төмөр хүрээгийн Дөрмөнгийн азарган бол соёлон энэ жил улсын баяр наадам соёлон 10 хэдтээр цагаан хөтлөөр гарч ирсэн. Өнгөрсөн жил Мөнханд улсын аврын уралдаанд хан баярын саалыг төрүүж түрүү магнат турталсан энэ хурдан өрөө Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын байж Хажингийн Сүхбаатар гэдэг хүний унган адуу урд талд нь Хинтээ аймгийн Норилын сумын байж ган гიშгэн хатан бүүгийн хар соёлон уралдалд нь явна. Норилын сумын баяр наадмын түрүү хөлбөмбөр сумын баяр наадамд дайрагт турталсан хар соёлон за өнгөний хэдэн соёлонгуудаар ер нь арын хэд бөөгнөрөд очих нэ. Хинтээ аймгийн Баян овоо сумын байж Даваачвын Хэрлэн Баатрын хэлбэн соёлон өтөөсөн хэвээрээ аймгийн баяр наадмын аман үзүү түрүү хоёр л алгалж уралдаад байна да. Ард дээр нь Норилын сумын баяр наадмын түрүү ахаад одоо сайхан шахаж очиж байна. Түүний ард дээр улсын баяр наадмын цагаан хөтөл дээр 12 дээр гарч ирсэн Сэлэн аймгийн Баян гол сумын Төмөр хүрээгийн Дөрмөнгийн бороо Сүхбаатар аймгийн Мөнх сумын байж Бямбадоржин зэгэл онгор Хинтээ аймгийн Батнар сумын байж Цэгмэнтийн зөрөгтэй ярүрэ хин Сүхбаатар аймгийн Уул уян сумын байж Халтрын алтан уягийн ярүрэ гэсэн 7-8 үрээ үндсэндээ бөөгнөрлөө. За хар соёлон гараасан тохиод хоёр соёлонгийн ард дээр авчихнаа. Халиун соёлон бол хараа ихтэй тулдаа төрүүлдэг юм байхдаа өнөөдөр бүтэн хөлстэй юм бэлээ. Очиж явахдаа одоо морины хүзүүндээр дүүлээд байгаа утсан. Энэ бол одоо ер нь өнөөдрийн хувьд өөртөө тун түүрэггүй байгаа соёлон харагдаад байгаа. Аман хүзүүндээр нь Сүхбаатар аймгийн Мөнх сумын байж Сайхан бэлэг гэдэг залуугийн унган соёлон улсын наадамд 2000 онд 88 жилийн ойгоор аман үзүүлж байсан. Хөв аймгийн Баян сумын байж Довдон балжрын одоо сэгэл онгор соёлонгийн унган эзэн. За мөн одоо хурдан хараа царга 2012 оны Хинтээ аймагт болсон бүсгийн уралдаанд айргийн уралд турлуулж байсан Мөнх сумын байж Сайхан бэлэг гэдэг залуугийн унган адуу Хинтээ аймгийн Эрдэнэ сумын байж Ууган баярын ураалцсан соёлон өнөөдөр өнгөлж эхэллээ. За халиун соёлонгийн ард дээр нь дараатай Даваачвын Хэрлэн Баатар уяачийн энэ халиун соёлон бол алдарт 30-ын уул гэж шүүлэн адууны азарганы төлөв ийм хурдан халиун соёлон байна. За халиун соёлон өнгөлцсөн ард дээр нь халдсан соёлон самбад ирлээтэй. За ер нь барийн ойрдгаар халиун соёлон халдсан соёлоныг хөдөлгөхгүй байгаа да. Арайлан амруухан дэвхэлтэй яваад ах шиг харагдах юм. Халиун соёлонгуудаа гарсан цагаас нь хойш өнгөлөөчлээ. 3 дээр ган ишгийн хатан бүүвэгийн хурдан хар соёлон хэвээрээ. Хинтээ аймгийн Норилын сумын байж ган уягийн хатан бүүвэгийн одоо ган ишгийн хатан бүүвэгийн хар соёлон 3 дээр 4 дээр Сүхбаатар аймгийн Уул уян сумын байж Халтрын алтан уягийн одоо хээр соёлон, айргийн 5 дээр Сүхбаатар Хинтээ аймгийн Батнар сумын байж Цэгмэнтийн зөрөгтийн хээр соёлон, цаа талд нь Сэлэн аймгийн Баян гол сумын байж Төмөр хүрээгийн Төрмөнгийн мөр соёлон, түүний ард тал дээр яваа тэр зэгэл цавтар соёлон бол Сүхбаатар аймгийн Мөнх сумын яаж урт насны Бямбадоржин цавтар соёлон гэсэн 7 соёлмор одоо нэлээд холхон гараад ирлээ. Азарган соёлон ганцхан бороо азарган соёлон бол бусдын дандаа морин соёлон байх шиг байна. За өнөөдөр ган ишгийн хатан бүү байж айр гамсган чирнэ гацааг болж явах шиг байна. Үзүүрийн 3-ын ард дээр хар соёлон бол үнэндээ өнөөдөр жолоог бол ер нь тун тавихгүй байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Батнар сумын байж Цэгмэнтийн зөрөгтийн хээр соёлын араас нэлээд ширүүхэн ортой 36 номертой очиад нийллээ. Хинтээ аймгийн Баян овоо сумын байж Нямсрынгийн жаргал сайхны хөрөн соёлон энэ дунд талд ивж гаргаж байна. Ханун сервис компани захирал улсын мандаа байж буян нэмхийн одоо хурдан хөрмөрний унган эзэн. За энэ наадалд нь хонгор соёлон сартай зэр соёлон хоёр уршлах нэ. За сартай хөрөн соёлон Хинтээ аймгийн Батнар сумын яаж Сүхбаатар аймгийн Дүмэн цогцмын яаж за энэ
Нааталтны ва зэр соёолон энэ одоо нилээн дээгүүрхэн орж ирж байгаа ийм одоо хурдан соёолон байна. Хонгор соёолон зэр соёолон хоёр урагшлаад байгаа харагдж байна. Хинтээ аймгийн мөрөн сүмийн байш Дур сүрэнгийн хонгор соёолон 153 номертой марцсан энэ дэлгэцний харагдж байгаа юм байна. За өнөөдрийн одоо хурдан соёолноос тэмэрдэн уралдааны үзүүрийн хэдэн соёолон дотор гарч ирсэн Хинтээ аймгийн мөрөн сүмийн байш Дур сүрэнгийн хонгор соёолон нилээн дээгүүрхэн талд гарч ирээд урагшлаа. За нэмнэтээ халдсан соёолын нэг хэсэг одоо ер нь нэхлээ ахнаа. За хүүхэд нь одоо хоёр талаар нь уйдж байгаа харагдж байна. Хинтээ аймгийн Батнар сумд болсон аймгийн зүүн урт 2017 уралдааны хурдан соёлын системийн уралдааны түрүүч барины зурхаараа ер нь тун орж байгаа да. За өнөөдрийн соёлын системийн уралдаанд энэ дунд талд яваад байсан сэртгэр дүүхэн цавдрмар их модон дуухан их шүрмссэн их сайхмар байна да. Цавдрын соёлмар нэг одоо хөлсөнтэй жаахан чавдагхан баригдаад баг шиг байна. За ингээд Хинтээ аймгийн Батнар сумын байс Нэмсрэнгийн жаргал сайхны соёлын хөрмөр өнөөдөр үзүүрийн хэдэн мөртөө тууж уралдсаар байгаа өнөөдөр жаахан аргашлаа. За энэ бол одоо ер нь гоё шүүхэн уралдаан үзүүлдэг. За ер нь бол одоо хөрмөр нэлээд салаа исэн байгаа харагдж байна. За дахин жаахан салаа исэн байна. За ингээд үзүүрийн мөрөлдөө оршилъя. Сэлэн аймгийн Баян улс сумын байс Төмрийн Дөрмөнхийн одоо хурдан бор соёолон түүний ардал дээр ган ишгийн хөтөн бовын хар соёолон. За энэ одоо Сүхбаатар аймгийн Уул уян сумын уяач халтрын алтан уйгийн одоо хурдан хэр соёолон дээр зааталт нь хараа ихтэй байна бас. За ингээд айргийн мөрний үйлдвэр тогтоох хөмсөний мөрний хашааны хажуугаар өнгөрсөн эндээс бол километр гаранхан яваад одоо Батнарын хөхүүрийн талын одоо барайны үзүүр харагдаж эхэлнэ. За ингээд өнөөдөр Хинтээ аймгийн Батнар суманд зохион байгуулагдсан аймгийн зүүн урт 2017 сум байгуулагдсны 94 жилийн ой Норвегийн хөлөг мөрөд спорт байштай холбооны 20 жилийн ойнхвэр наадмын хурдан соёлын системийн уралдааны 3 дээр Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын байш Нэмсрэнгийн гэрэлд 2010 онд Сүхбаатар аймгийн улсны Хинтээ аймгийн 2010 онд Хинтээ аймгийн зүүн улсын ашиг наадмын их насны мөр аман хөцөлдөд энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болсон хотгоодын хурд хаврын бүсийн уралдаанд Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын Гончгоо Тим Батулдын буурламрыг аман хөцөнд дурлуулсан уяачаа их мөр сайн үйдэг уяач. За ингээд өнөөдөр зээр талцсан соёлын буруудлаараа илүүрхэд байна. Тэгнэ араас нь одоо өнгөсөөр угаад одоо халуун соёлын үзүүр дээр ирээд дийлдэдэг юм байх та. Хинтээ аймгийн Баяр наадмын 2 хурдан соёлын өнөөдөр байр сольж бас магадгүй орлоо ичлээ. Хинтээ аймгийн Эрдэнэ сумын уяач Ууган баярын өрн алдсан соёлын өнөөдөр хурдан соёлын системийн уралдааны хушуултсыгээд орж иж байгаа бол халуун соёлын аман хүзүүн дээр нь ингээд Хинтээ аймгийн Эрдэнэ сумын Ууган баярын алдсан соёлын дөрүүж Хинтээ аймгийн Баян овоо сумын уяач Даваажгийн Эрдэнэбаатарын халуун соёлын аман хүзүүдэж Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын уяач Нэмсрэнгийн гэрэлд байсан Сэлэн аймгийн Баян овоо сумын уяач Төмрийн Дөрмөнхийн Төмөр үрээгийн Дөрмөнхийн одоо бор соёлын 3 турдаж Хинтээ аймгийн Норвегийн сумын ган ишгийн хатан бөөгийн хар 4 Хинтээ Сүхбаатар аймгийн Уул уян сумын халтрын алтан уйгийн халдар тавлаж Хинтээ аймгийн Батнар сумын Зоригтын дүү хэрүүрээ 6 турдалаа. За 7 Хинтээ аймгийн Норвегийн сумын Шижирбаатарын бороо 7 26 номертой 8 Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын Бямбаржин Батэрдны савдраараа 8 Сүхбаатар аймгийн Баруун урд сумын уяач ган уйгийн зэр талцсан соёолон 9 Хинтээ аймгийн Батнар сумын Жаргал сайхны өрн соёолон 10 Сүхбаатар аймгийн Дөмөн цогцмын Жаргал сайхны хар соёолон 11 Түмэн цогцмын Сайн зээгийн эр соёолон 11 Батнарын Наран чимгийн худ соёолон 12 3 За Баян овоо сумын уяач Батбаярын Яган бороо 13 турдалж байна 14 турдалж явах шиг байна. За энэ соёлонгуудаа харъя. За Хинтээ аймгийн Мөрөн сумын уяач Дур сүрэнгийн хонгор соёолон 153 номертой марцсан дээгүүр орлоо. Ард дээр нь Баян овоо сумын уяач Балдан Дөржин батын уд соёолон 15 6-аар нэлийн дээгүүр очилшуулаа. Мөнх хаан сумын уяач Баяр сэнгийн эр соёолон байна. Ам үзүүлдэг халуунч төрүүлчихэд тэгээд ирсэн. Энэ ер нь ямар удамтай дээдлийнх нь их хэсгийн удам дэлгэрэнгүй та нэг танилцуулаад байна. Энэ Хинтээ аймгийн биш Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын Баяр эрдэнэ миний найзын унгаа одоо. Тий. Хайцтай баярлалаа гэж хэлээ. Багруу насандаа яасан юм их цаахаа. Нодлонгоос л хийж гисэн юм аа. Нодлон 3 харигдсан. 3 харигдсан. Тий. Энэ жилийн энэ 8 дахь наадам. За хаана яаж харигдсан? За ер нь Хинтээ аймгаа тойроод ихэнх сумдууд нь харигдсан төрүүлсэн дээ. Баяадрах төрүүлсэн. Би юунд Хэдрэмэх дам үзүүлсэн. Өөрийнхөө суманд 2 зам үзүүлсэн. Ер нь шүүгэн 300 хойш ороог бадуу. Хинтээ аймгийнхаа 96 жилийн үед халуун соёлын аваач сайхан хол төрүүлсэн. Саяны төрүүлчдэг халдсан соёлынтойгоо хоёул хол ирээд тэг үзүүр дээрээ дийл төрүүлсэн. Өнөөдөр тэг солиулж явах шиг байна. Хурдан байна. Сайхан байна. Удам өгчлийнх нь хувьд энэ манай сумын 30-гийн хоолойгоо хурдан хонгор газар байсан. Тэрний төл Атрагийн Гээдингээ хурдан хэр азганы төл байхгүй. Тэгээ Натра манай найз надад бэлгэн төгсөн. Найздаа баярлалаа. Хичээлээ. Багруу насанд орж ирсэн даа шүтлэг. Үгүй өнөө жил битүүмөр явагдчих. Өдрийн наадмын ямар болж байна? Батнарын төмөн олон бас наадам сайхан зохион байгуулж явах шиг байсан. Сайхан байна. Наадам маш сайхан зохион байгуулалттай, зөв журамтай сайхан наадам болж байна.
За олон хайрыг дөрөв аваарай. За баярлалаа. Батнарын нутгийнхын тач гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Зүүн бүс бол хурдтаас үрээгээ дөрүүлсэн баяртай. Сая сумандаа төрүүлсэн бас. Сумандаа төрүүлээд цолны медаль нэг энкхийн наадмаар төрүүлсэн. Баяуулын зөний наадмаар гуруулаад тэгээд давхар уягаар 3-4 дэх оролдоод. Өнгөрсөн жил яаж өрж ирсэн? Өнгөрсөн сумандаа гуруулаад тэгээд дадалтаач дөрвөлөөд хоёрлоод тэгээд тийм л амжилттай да. Ер нь дээдлийнх нь удам өгчтэй. Энэ дамжны мөнгө хаасан гэдэг хүний манай унган энэ их тал нь манай унгангуу. Тэ ихцэг тал нь дамжин баазрын мөнгө хаасан гэдэг хадууны гаралтай. Тэдний хадууны гаралтай тийм л одоо да. Скватер аймгийн мөнхөөс яриад гэрэлтийн ангар гэж мөн аа. Бороор өнгөрсний жилийн тэр мөнх хаан төрүүлснээс хойш юу яаж уралдав? Жавхан шиг газраганд явсан байхаа бас тийм ээ. Тий, жихлэн шаргад энэ жил азарганд яваад их сайхан дундуур ирсэн. Тий, сая тэгээ улсынхаа их баяр наадамд 10 өдөр дээр явж байгаа. Тэгээд татуулсан. Тий, өнөөдөр ирээ сайхан хайр. Эрдэнэ цагааны унгаад тийм ээ. Эрдэнэ цагаан сумын Хачингийн Скватер гэдэг хүний унгаа тоо. Тий. Наад наадмаас хайрыг дөрөв сайн. За баярлалаа. 11 жил ардын хүчрийн ирэн жил Норвегийн бүлэг Ойстын холбооны 20 жилийн аймгийн зүүн бүсийн хурд 2017 уртан соёлын стимэрийн уралдаан айргийн Сумбайрын унчурдуулсан аймгийн хэдэн сумын уяд Огон мэрийн хөрөн халдсан айргийн хоёр үрцагийн унчурдуулсан аймгийн Баянгава сумын алдарч уяд Хэрсэн баатрын халиу айргийн гурав Сандэргэрийн унчурдуулсан хоёрын сум уяд Хатан муугийн хар айргийн дөрөв хасчаргын үйдүн онцордуулсан Сүхбаатар аймгийн Уулын сумын аймгийн алдарч уяд Алтан буйгийн Монгол хэр айргийн тав Батчулууны онцордуулсан аймгийн Батнар сумын аймгийн алдарч уяд Зоригтын дүүхээр энэ сахан бүлгүүдийн гэрхэн шинжэнийг Арслан гисүтэн шинжтэй олон хоёр жигтэй Ошин бүрэг шуутай Уртаа тарган нууцанда олон шинжэний мөрөндө Дууны бүрээ камуртай дуран карнаттай Вэрэн сахан суутай билгий сахан хушуутай Ошуу түргэн вөрөндө вэн кишгэн сууданда Долги чодон бүдэржгүй бүргэд шонгой цэгдэшгүй харин дасан бэргэдэшгүй хашгүй хүртэн хүлэг хоон цэнгийн дуутай годон дикгийн хүртэлтэй залуу хүн домоостай замын хүнгээ гүштэй дандан имээд гүштэй Оттолгон доттортой холбоо барих хүртэлтэй дөрвөн гүштэй ширэшиг дөрвөлжин затаарсан шиг Оолдахынгаа бүкшиг усан тайдын дагысшиг Хангаан бүкшиг харагаад ирдэг харцад шонхор шиг дайрчилдэг Жиргэн нэсэг шуушиг жирэлдэн өдөгдөг зэрэгдэшиг Өкмөмөлийн хөдгийн найд хүн олныхоо тэтгэрийг татах Баттарын чимиг ихтэрийн магна Торгон жолоо баярын магна Бат эдэр хорхон сүлгүүд минь Хүндэт уяач Огон баярт танаа Толгор төрийн 2226 жил Их Монгол улсын 811 жил Ардын хөлсөлийн 96 жил Батнар сум өсөн байгуулагчдын 94 жилийн аймгийн зүүн бүсийн хурд 2017 Норвегийн хөлөг уяачдын холбооны 20 жилийн үндэсний их баяр наадам зориулсан хурдан соёлынгийн уралдаанд таны уйд сойсон хөрөн халдсан зүсвийн хөлөг тань нэгд хордлон ирж уйсан эзэн уралцсан хөөгд хурсан болоо баясгсанд баяр хүргэж алтан медаль мотоцикл өргөмжлөөр шагнаваа. Оног болгон тань босоод ирж уйсан хөлөгт бүхэн тань хордон байг Батнар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баясгалан сумын цэцэг дарга тайван жаргал
Монгол улсын шилдэг холбоо Норвегийн клуб Оясты холбоо гэсэн байна. За энхүү 8 ширгагийн туурын тоос наран зүг хөтлсөн хаан Чингисийн үнэн чад халуун омголон боорчийн нутаг Хинтээ аймгийн Батнар ус сумаас бэлтгэсэн бидний нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. Хинтээ аймгийн Батнар ус сум Монгол улсын жишг сумдын нэг. За мөн одоо Хинтээ аймгийн Батнар ус сум засаг даргын хамгийн газрынхаа үйл ажиллагаагаараа аймагтад төдийгүй улсдаа тэргүүлэх энэ сайхан сум энэ жилийнхүү 94 жилийнхэн одоо учран золгож Хинтээ аймгийн зүүн бүсийн хурд уралдааныг амжилттай сайхан зохион байгууллаа. Бидний нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөгүүрийн талд тэнцсэн унаг өхөн алтан тууртай тэнцэх болтугай.